их нэртэй гэдгээ ерөөсөө мэддэггүй юм бах та. За одоо юу гэж худлаа хэлэх нь сонсъё. Байна. Ихнэр нэн. Хаана явна? Ажлаа тараад гэрлүүгээ машинтайгаар ирж ирсэн юм уу? Тэгсэн чи яасан? Төгжирцэн үү? Машин дотор байгаа мó? За миний хөш машинтай байгаа юм бол нэг сигналт та. Сонсъё үний юм уудлаа мó? Хой сигнал таач ой. За тэр чи ингээ баригдаж байгаа үстэй чи. Үннээ л хэлэлтэй хаана байгаа юм? Ажлынхаа газрын залуучуудтай хоолнд орж байгаа юм уу? Хүүхнүүд байна да цаанчаа. Хоолоо ч айгүй гоё тослог дуурайд байна шүү дээ. Тэг иржүүлтэй авахтаа миний хөшин чи айгүй назгаа ярьдэн шүү дээ. За ингээ үнэ хэлж заа ёо. За чи тэгвэл одоо гоё би чамд хайртай гэж чарлаад хэлчих чанга. Яа тэг их нэртэй хэлж байгаа юм чинь тий. За битгий шивнээд агараач чи. За баярлалаа. За одоо бос зогсож байгаад ажлынхаа газрын хүүхнүүд рүү хуруугаараа чичиж яагаад манай ажлын газрын хүүхнүүд бүгдээрээ шуламас гэлж. За чи битгий цонхон дээр очиж хэлээд л да чи. Цаана нь машины дуу бүдэг сонсогдоод байна шүү дээ. За очиж жоод хэлээд. За хэл. За баярлалаа. Одоо танай ажлын газрын хүүхнүүд чамд хандарнаа гонж заа юу. За одоо манай эхнэр энэ хорвогийн хамгийн сайхан хүүхэн гэлж. За баярлалаа. За одоо босоод пижака авч өмсөд хүрээдэр. Чи пижака тайлцсан л шүү дээ тий. Булчингаа гайхуулаад дан цамцтай сууж шүү дээ тий. Тий над хоол амч хүчи язаагаад булчингаа шангалчаад. Тий. За өмсч наатаа өмсөд. За наанасаа босоод яв. Зүйтэй. Чи яагаад эргэж хараад байгаа юм бэ чи? Хүзүүний чи яс тар гэдээ дуурайд байна шүү дээ. За чигээрээ яв. За одоо шатаараа буу. Зөв цууратад яг шатаар бууж байгаа чимээ мөн байна. За хүрээдэр хайр. Ундрама яас гिचүү юм бэ миний хайраа. Чи ямар их харддаг юм бэ найзгаа? Болилт он чи. Арай дэндүү хардж штэ эн чинь. Хүнд 3 илүү юм байдаг гэж байгаа штэ. Олгоо, сүүдэр, харгуур илүү байдаг гэж байгаа шүү. Чамд бараг 2 3 нь байх шиг байх шиг юм. Болилт чи намайг арай хитрхээ хардж штэ чи. Байгууллагын дарга ингээд эндэр дээр гараад хурл хийгээд юм хэлэхэд тэнд дотроос ажилчид дундаас нэг юм хайртай гэдээ орлох юм. Дарга энэ хэмбэ гэж тарах юм. Хайртай гэдээ орлох юм. Энэ хин хайр зарлаад байна гэд ингээд үн штэ чи. Болилт ундраа найз нь гуйж тгөө автобусны кондуктор одоо мэддэг утсан. За нөгөө солиот ороод ирлээ гэж. Автобусанд ороод зүгээр юм ярьж байгаа. Гинт энэ автобусанд байгаа хүүхнүүд царай муутай миний хань хойрхон гэж одоо. Бүх хүүхнүүд над руу муухай харж штэ энэ чинь. Найз нь чамд хайртай штэ. Тэгээ гудамжинд явж байгаа бол машины дуу чимээ сонсох гэж би автобус дагж гүйж байгаад гараа авчуулсан автобусанд. Яасан гэсэн юм бэ энэ чинь? Болилт намаа битээ ингэж л тань чинь. За одоо хоёулаа. Тэгэл бэжинд ажлынхантайгаа бүгдээрээ амарсан. Зоо парк үзэж ийн гэдэг чинь заавал Арслангийн дуу сонсох гээл. Би Арслангийн дуу хайж явж байгаад арай амтнд идүүлчихээгөө гэсэн. Битээ ингэж үйл та ундраа. За хоёулаа одоо гэртээ орё. Ундраа гэртээ орё гэснээс нөгөө лавга хин хоёр хүлээж байгаа аси хоёр. Яах ч байгаа. Бид гурав өнөөдөр яг амралтын өдөр байна да нэг айлын 3 2 хүн гуруула сууж ягаад нэг халбах пиу гэсэн бохоггүй. Хизээ нэг та гурав баард орчоод халбгаар нь ингээ угаас уучилаа шалгадаад уудаг үсттэй. Би зүүрлж хэлж штэ пиавдж байгаа дэрийг бол муухай үсттэй. Халбах пиугаа түрээ дэрээ. Айгу гой сонсгож байгаа үсттэй. Үгүй баг гэсэн үг байхгүй. Явуулахгүй чамайг заяа. Ундраа гуйжтэй ганцхан цаг нөгөө чи хүлээж байгаа штэ ундраа. Нөхрийгөө ганцхан цаг явуулчих. Явуулахгүй арай. Ундраа гуйжтэй. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа. Хөөе. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа. Гуйжтэй. Болооч чи. Чи намайг өрөөдөлтөө гудамжинд нөхөр чинь уйллаа штэ ундраа гуйжтэй ганцхан цаг штэ ундраа. Болооч энэ. Нас гуйжтэй ундраа нөхөр амар өрөдмөр гуйжтэй ундраа гуйжтэй чи нөхрийгөө өрөвдөлтөө ундраа. Нас гуйжтэй ундраа. Чи болооч ганцхан цаг яваад ирэл та ундраа чи найзгаа өрөвдөлтөө харалтаа. Залуу хүн байж өвгөн суулттай харалтаа чи. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа тэхүү. Би найзуудад тэгсэн. За та нар байж гараа. Найз нь авгагаа зогцуулчаад хүрээдэр гэсэн намайг авгаадаа базуулчих гэж бодсон штэ ундраа. Чи намайг үнэн бадчих штэ ундраа тийм бидтэй. Би нэрээ чиний хурууны завсар байна уугүй юу нэрээ. Чи намайг амар бадчих ундраа тэхүү найз нь гуйч тэхүү. Ганцхан цаг яваад ирэл та ундраа. Аав минь хэлдэг байсан. Боё амьдрал чамд хилээд өгнө. Ямар байдгийг гэд би тэгэд амьдрал гэл нэг юм том юм орж ирэл хэлэх юм баг чи авгаа хилээд өгдөг юм байна ундраа. Нас ганцхан цаг яваад ирэл та ундраа тэхүү. Үгүй. Ганцхан цаг штэ ундраа гуйжтэй ундраа. Ганцхан цаг ундраа. Чи болооч. Ганцхан цаг ундраа ганцхан цаг ундраа. Чи ямар амар өрөө
ингэж харж үзээгүй үсттэй. Анх сууж гоохта яада цаашаа харж байгаа зүгээр. За суух юм уу яах ингэж гуугаа үсттэй. Чи тэр үед миний араас боё гэж гүйдэг байсан биз дээ. Би тэгэл тэгсэн. За бодчиход сууя гэл тэгэл суугаад бацуулчлаа шүү дээ ундраач. Яаж бацал гэж мэдгэвдээ чамайг тийм биз дээ ундраа. Анхэрхтээ юм 2 салаг эзэгтэй охин ороод ирсэн. Тэгэл суусан хитэн жилийн дараа өсөө овоолоод бацаад ихтэй биз дээ чи нөө. Ундраа гуйчтай ганцхан цаг ундраа. За яг хуу танаа тэр асил тавгаа хоёр чинь гэрээ чинь цэвэрлж өгөөд хоолыг чинь хийж өгөөд хүүхдийг чинь гаргаж өгөөд байж гэвэл одоо юу? За хүүхдээс бусдын чадна. Гоо ундраа яах вэ? Ганцхан цаг шүү дээ. Ундраа хоёр найз. За юу чи? Ундраа гуйчтай ганцхан цаг явчих дэрэл дээ ундраа. Ундраа ганцхан цаг шүү дээ нөхөрдөө ганцхан цаг өгчихлээ ундраа. Ундраа. За яаса. Чөлөөг авсан уу? Авсангүй. Яав гэж хэлсэн үү? Гүй тэгсэнгүй цаадах чинь. Сая харахад ингээл хэлсэн шүү. Айгу сул хэлсэн. Зайл. Тэгээ яваад тэгвэл зайл гэсний зоргоор чи зайлдаг химбэ гэдээ уурлаа ш цаадах чинь. Цаад чинь бүр ингэдэг нүүр нь улааж ирээд нүдэнд нь нөлмөс дүүрж ирээд зайл гэдээ орилдог байхгүй. Тэгэхэд найзнууд найдвартай 2 хоногийн визтэй байхгүй юу? Би дараа нь чи зайлгүй үстэй. Чи зайлгүй. Тэгээ би зайлдаа тэрлэг ордог байхгүй юу? Тэгээ одоо яах юм бэ? Одоо зайлдаа сул хэлчихтэй. Өө асирч штэ. Таан настай яагаад шинэ нүрийн зуул хийж байгаад одоо ингэ одоо ирээсээ өөрөөрөө яриач. Яасан бэ? Юу болсон бэ? Юу болох вэ? Цаадах чи явуулахгүй байна. Гөө тэгээ одоогээ шууд уурын хүргээл тэгэл шууд ингэ. Чи өөрөөрөө яриач. Зайлтгаагүй юм уу? Үгүй. За өөртөө явуулахгүй. Яаж өнөөдөр нэг сайхан амралтын өдөр шүү дээ. Бүгдээрээ нэг сайхан сууж агаад халбаа бяа уучаал ирээ л да бүгдээрээ. Цаац чи намайг нэг уурлаад нэг хөөдөг байхгүй. Тэгвэл найз нь чөлөөтэй сууж байгаа эртгээ арьж шүү дээ. Тавга инги. Би гэрт ороод заяа. Аваагаас цөрөө тэрүүлүүдий заяа. Ямар нэгэн шалтгаан гарна шүү дээ. Амьдрал баян юм чи тэм биз дээ. Шалтгаан оллоо, хэрүүд оллоо, хөөлөө. Найз гараад ирээ. Хэрэг хүчрэхгүй та хоёр ороод ирээ. Араач орн заяа. Зүгээр хоёр цаг ороод ирээ шүү дээ. Би заавал шатдаг болноо. Тэмээргүй юм аа ундраа. Чи тэгээ зүгээр л зайлгчл ороод ирсэн юм уу? Тийм ээ. Би гадаа хүмүүс хараад ах чи яаж би хүмүүсийг харж ихтэн заа тэгээ зогсож явах юм. Гэртээ байсан бол гоё урамтай майжхгүй юу? Ингэж жаад. Йоо ямар амар юм бэ? Ундраа чи нэрээ арайд эндүү хартай шүү. Харин тийм ээ. Үгүй тийхгүй яах юм бэ? Миний нөхрийг жоохоо октод эргүүлж ягаад аваад суучвал би яах юм? Ухаан зарах хэрэгтэй байдаг байхгүй юу да. Би бол нөхрийгөө ерөөсө харддаггүй штэ. Бүтэн хоногоор яваад ирсэн чи юу ч хэлдэггүй. Энэ ямар тэнэг хүүхэн бэ? Яасан бэ? Юу гэсэн үг юм? Эр нөхөр нь гэртээ ирж чанахгүй нэг хоноо гэдэг чинь гэнт хэрэг заа юу? За яшгаа. Гүр одоо бүр хуулийн заалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эр нөхөр нь гэртээ ирж чанахгүй нэг хонсон бол 266-гийн Б 3 жил хорих ял. Зүгээр юм биш үү? Гүй одоо бүр 2 хонох юм бол 6 жил гээд үржүүлээ явчих хэрэгтэй. Гүй хин нэг айл бичиж нэг хожгол 3 жил аваа явахыг бодох юм. Гүй тэгэхээр хүнтэй суухан олдох уу? Олноо, зөндөө олно. Өш, ундраа. Миний хөшин зарим юм дээр жоохон тайван байж л та. Юуны тухайн түрээгүй бити ингээл хартаад идэх үү? Өш, надад нэг юм арга байна. Ирчүүд ч юм байна штэ те. Заавалчгүй зайл гэж хэлүүлэх гээд байдаг аахгүй юу шүүрээд. Зүгээр маш. Гэс бата. Ундраа, ганцхан удаа штэ. Би твчихгүй баха. Би бол твчин. За яг би ганцхан цаг твчин заяа. Бүр байж маа санагдаад байна. Өөрийгөө байжаад зүсч. Бүрэн шүү. Хоёр чинь. Хаалгуудаа яасан удаан тайлдгийг. Уучлаарай сонссонгүй. Чихээваач. За. Баяри. Зүгээрээ. Хоол моолоо хийсэн юм уу хийгээгүй юм уу? Найз нь хоолоо хийчихсэн. Ямар хоол хийсэн? Чинийхээ идэх дуртай 2 дугаар хоолыг. Шүлтөө хоол ихгүй яасан чи? Шүлтөө хоол ихгүй яасан бэ чи? Би шүлтөө хоол идмээр байна заяа. Шүлтөө хоол би идмээр байна за. Би яг чамайг ингэж ууралж магадгүйгээд бас шүлтөө хоол хийсэн шүү дээ. Ямар их хоол хийсэн? Шалмада угаасан юм уу? Угаагаагүй юм уу? Найз нь өнөөдөр шалаа бүр 3 удаа угаацсан шүү дээ. 3 удаа? Тий. Чи савн бок яаж авч ийн? Өнөөдөр ямар үнэтэй байгаа вэ юм аа? Чи савн бок үрээдэгтэй юу? 3 угаахтай юу чи? Нэг угааж олдгүй юм 3 угаахтай юу чи савн бокоор? Гүй, их
Харин ус. Таагур нь ер нь юу ярьж байгаа гэдгийг гэр орондоо чичээд. Хов яриа. Ховд ярьж байгаас таагур. Ховд ярьж байгаа байхгүй юу? Тэгэд бид нар хань ижлийнхаа тухай, амьдралын тухай ярьдаг заа юу? Та нар хов ярьж байгаа байхгүй юу? Үгүй ээ. Бид гурав бас эр нөхрүүдээ яаж аятайхаа авч явах уу талаар ярилцсан. Хоёр татаад яриад үсэн байна. Ундрмаа. Би өнөөдөр цалингаа аваад өөрийнхөө төрсөн ээжд бүх мөнгө өгсөн шүү. Ашгүйтэй сайн байна. Ахиад өгөөрэй. Өөрийнхөө төрсөн ээжд. Тийм. Танаа ээжд өгч чадахгүй. За юу? Зүгээрээ. Манай ээж тэтгэврийнхаа мөнгөөр амьдрчих нь харин танаа ээж хэцүү амьдралтай шүү дээ.